Аймгийн засаг дарга аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хоёуланг нь огцруулах асуудлыг оруулж хилэлцсэн. Тогтоолын төслөө баталгүй хуралдаанаар жил дамнан завсарлуулсан, хууль журмаа зөрчиж хэсэг бүлгэрээ хуралдсан зэрэгээрээ түүхэнд бичигдэх аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдаан өнөөдөр үргэлжилж хилэлцэх асуудлаа бүрэн дуусгалаа. Өөрөөр хэлбэл хурал даргалагч аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч Жаргал сайхан 5 дугаар хуралдааныг 6 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагаас үргэлжлүүлэн хуралдуулах шийдвэр гарган хурлын төлөөлөгчдөд албан бичиг зар мэдээллийг хөрвүүлэн хурлын бэлтгэл хангаж ажилласны үр дүнд өнөөдөр 51.2% эрсдэлтэйгээр хуралдсан юм а. Хуралдааныг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Жаргал сайхан даргалан явууллаа. Хуралдаанаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэв Гандиг чөлөөлөх тогтоолын төслийг дэмжих асуудлаар санал хураалт явуулсан бөгөөд хуралд оролцсон 21 төлөөлөгчийн саналаар уг тогтоолын төсөл дэмжигдсэнгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэв Ганд үргэлжлүүлэн бүрэн эрхээ хүчин төгөлдөр хэрэгжүүлэхээр болсон юм а. Тэгээ аймгийн иргэдийн хурлын 5 дугаар хуралдаан нутгийн өрөө өдөртөх ёсны байгууллагын түүхэнд бас үлдэх тийм ээ сургамж үлдээх ийм хурал болж өндөрлөө гэж ингэж бодож байна. За 5 дугаар хуралдааны 7 дугаар асуудал болгож аймгийн иргэдийн хурлын даргаыг огцруулах тухай асуудлыг бол хийлцсэн. Төлөөлөгч олонхын санал өгсөн төлөөлөл огцруулах тухай. За тэгээд энэ тогтоолыг батлах, эс батлах нь бол яг энэ хуралдаанд өөрт нь байгаа. Тийм учраас хуралдаа маань бараг 6 сар орчим бас хоошлогдож нээлттэй байж өнөөдөр аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид олонх нь цуглаж аймгийн иргэдийн хурлын даргаыг огцруулах энэ тогтоол бол санал хураалтын тогтоолыг бол батлахгүйгээр үлдээж байна. За тэгээд хуулийн дагуу аймгийн иргэдийн хурлын анх дугаар хуралдаанаас 16 оны 7 сарын 15-нд батлагдсан 15 дугаар тогтоолын бүрэн эрх сэргээд явж байгаамаа. Ер нь бол энэ 6 сар гаруй хугацаанд ажил нэлээд салгардсан, гацсан, тийм ээ үл ойлголцсон ийм байдалтай байсанд би аймгийн иргэдийн хурлын даргыг үнэхээр харамсаж байгаа. Энэний цаана ард иргэдийн маань эрх ашиг байж байгаа байгууллага хамт олонны сум байгууллагын асуудал байж байгаа тийм ээ аймаг орон нутгийн хөгжлийн асуудал байж байгаа. Тийм учраас өнөөдөр энэ байдал дээр бол цэг тавьсан. Яагаад аймгийн иргэдийн хурал бол ийм гацааны байдалд байгаа гэсэн гэхээр аймгийн засаг дарга аймгийн иргэдийн хурлыг хуралд үйлчлэх үүрэгтэй, хуралдаанд асуудлаа танилцуулах үүрэгтэй ийм хүн. Гэтэл энэ үүргээ ерөөсөө огт хэрэгжүүлэх учраас аймгийн иргэдийн хурал ийм гацааны байдалтай байгаад үдийг хүрсэн. За ингээд хурал даргалагч Жаргал сайхан бол ер нь энэ гацаанаас гаргая. Аймгийн иргэдийн хурлын даргын огцруулсан тогтоол батлагдагч бай, батлагддаггүйч бай. Энэ хуралдааныг бол хийх зүг байна гэж саналыг өгснөөр манай аймгийн иргэдийн хурлын ажлын алба зохион байгуулж өнөөдөр энэ хуралдааныг хийж байна. За ингээ 21-ээс дээш төлөөлөгч маань ирж хурал маань 50-аас дээш үе эрсдэлтэй болж байна. За ер нь оролцоог бас төлөөлөгчд бол байгаа. Тэгээд засранд хэлэхэд энэ аймаг орон нутгийнхаа эрх ашигын төлөө, ард иргэдийнхаа сайн сайхны төлөө, хөгжил зэсгэлтийн төлөө хүрэлцэн ирж энэ аймгийн иргэдийн хурлын даргыг огцруулсан тухай энэ гацаанаас гаргаж өгсөн энэ 21 төлөөлөгчдөө юуны өмнө маш их баярлаж байна. Үнэхээр аймаг орон нутгаа гэсэн итгэлтэй ийм хүмүүс бас энэ аймаг орон нутгийн энэ ард түмний төлөөлөл сууж байгаа гэдгийг бас баталж өгсөн ийм хэрэг боллоо гэж ингэж бодож байгаа. Бас 2 ч удаа аймгийн иргэдийн хурал хуралдаж бас хурлын даргаыг сонгосон, томилсон ийм асуудал гарсан. Маргаантай байгаа асуудал өнөөдөр шүүхтэр яг хэрхэн яаж шийдэгдэж байгаа юм? За энэ асуудал бол яг шүүхийн шатан дээр явж байгаа. Монгол Улсын засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23-ын 6-ад бүр тов тодорхой заасан байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга түүний эзгүүд өөрийн санал болгосноор аймгийн иргэдийн хурал дах аль нэгэн тэргүүлэгч хуралдана гэдэг бүр тов тодорхой хуулийн дагуу заасан байна. Би бол хуралдааны өөрийнхөө асуудлыг хилцсэн асуудлыг бол өөрөө хилцүүлээ явахд хуулинд харшлах зүйл бол байхгүй. Гэхдээ би бас ёс суртахуун байна. Энэ ард иргэд маань харж байна. Намайг огцруулах тухай асуудлыг ярьж байгаа учраас би санал гаргаж тогтохын Жаргал сайхан тэргүүлэгчийг энэ 7 дугаар асуудлыг даргалаач гэж тогтоол гаргаж баталгаажуулж даргалагчаар томилсон юм байгаа. Гэтэл энэ бидэнд таалагдахгүй байна гэд манай нэр үхий 22 төлөөлөгч дахин энэ 5 дугаар хуралдааны үргэлжил мэтээр хуралдаан хийж хурлын дарга намайг миний бүрэн эрхэнд халдаж тийм ээ сонгох эрхэнд халдаж бусад төлөөлөгчийн сонгох эрхэнд халдаж бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхэнд халдаж 5 дугаар хуралдааны үргэлжил гэж хурлыг 12 дугаар сарын 17 оны 12 дугаар сарын 22-нд хийсэн. Энийг аймгийн засаг даргын орлогч аймгийн иргэдийн хурлын төлөөс Батсүх даргалан хуралдуулсан. Гэтэл Батсүх дарга маань тэргүүлэгч биш. Ийм хүн байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар аймгийн иргэдийн хурлын 5 дугаар хуралдаанд 7 асуудал хийлцэн гээд төлөөлөгчийн олонхоор баталсан.
Гэтэл 8 дугаар асуудал болгож Амгалан Бадрахыг томилж 9 дугаар асуудал болгож одоо Буруу Гандыг чөлөөлж ингэж одоо хуулийн гадуур одоо ингэж үйл ажиллагаа явуулсан учраас би эрхээ хөндөгдсөн гэж үзэж шүүх тандсан. Шүүхийн шатан дээр одоо яг шалгагдаад явж байгаа. Шүүхийн байгууллагыг би одоо шудраг шийдвэр гаргана гэдэгт бол найдаж байна. Тэгээ ард түмнээ сонгосон төлөөлөгчдийн олонх нь энэ Буруу Ганд гэдэг хүн аймгийн иргэдийн хурлын дараагаар ажиллаж байх ёстой гэдэг одоо үднээс өнөөдөр тогтоолыг одоо хүлээж авахгүйгээд бас одоо тогтоол гаргаж миний одоо анх дугаар хурлын сонгогдсон бүрэн эрхийг маань одоо бүрэн утгаар нь одоо батлаж өгч байгаа төлөөлөгчдөө дахин баярлж байна. Тэгээ ард иргэдийнхээ төлөө болсон бид бүхэн ард иргэдийнхээ сайн сайхны төлөө энэ Ховд аймгийн хөгжил зэсгийн төлөө ажиллах ёстой. Тэгээд энэ хуралдаанаас энэ талцал, үл ойлголцол, энэ ус төржилт одоо цэг тавигдаасаа гэж би чинь сэтгэлээсээ хүсэж байна. Энийг бий болгох гэсэн ийм одоо үл ойлголцсон байдлыг ужигруулах гэсэн ийм байдалтай байлгаад байх гэсэн бас сонирхолтой хэсэг бүлэг байгааг би бүр зөрүү цаханд ингэж хэлж байна. Энэ хүмүүс болиосаа энэ ард иргэдийн сайн сайхны төлөө бид нар ард иргэдээс мандат авч гарч ирж сонгогдсол бол бид нар энэний төлөө л ажиллах хэрэгтэй, хөгжлийн төлөө л ажиллах хэрэгтэй, оюун бодлоо уралдуулах хэрэгтэй гэж ингэж л бодож байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын одоо тоолгын комиссийн тогтоолыг бол аймгийн иргэдийн 5 дугаар хуралдаан бол батлах ёстой байсан. Тэгээд завсралга аваад 6 сар гаруй хугацаа өнгөрлөө. Тэгээд өнөөдөр одоо 5 дугаар хуралдааныг даргалагч аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч жаргал сайхан дарга одоо даргалж, зарлж хуралдуул даргалж тэгээд өнөөдөр тогтоолын төслийг одоо батлах асуудал дээр бол санал хураалгалаа. Тэгээд тогтоолын төсөл батлагдсангүй, дэмжигдсэнгүй. Ер нь бол Ардчилсан намын бүлэг бол аймгийн одоо засаг даргааны огцорсон тийм үү? Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь бол байж иж энэ төр нь бас доктортой тодорхой хэмжээгээр энэ нутгийн өөрөө удирдлагчны байгууллаганд доктортой ажиллаж байж энэ аймаг орон нутгийн бас хөгжил явах хэвээр урагшаа явах хэвээр. Ингээд гацаанд ороод байгаад байх ёсгүй гэдэг үүднээс бол одоо Буруу Ганд даргыг бол огцруулах нь буруу юм гэдэг тал дээр бол Ардчилсан намын үндсэндээ 10 одоо төлөөлөгч саналаа өгснөөр бол одоо үлдэж байна. Тэгээ одоо Буруу Ганд даргад цаашдын ажил дамжуулт хүсье. Манай намын бүлгийн дарга бол одоогор байхгүй байгаа. Улаанбаатар хотын учраас манай намын бүлэг гэж бол яг энэ дээр бол тодорхой юу бол гаргаагүй. Шийдвэр бол гаргаагүй. Тэгээ төлөөлөгчдөр бол энэ 6 сарын хугацаанд бас нэлээд нугааж бодсон биз. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг хэлж ирээ ард иргэд бас энэ төр засгийн доктортой байж, аймаг орон нутгийн бас удирдлагатай байж, яа дээрээс нь нутгаараа удирдлагчны байгууллага нь бол үйл ажиллагааны илүү сайжрах байх гэж ингэж хүлээж ирсэн шийдвэр нь өнөөдөр гарах шиг бол. 5 дугаар хуралдаан чимээгүйхэн зохион байгуулагдсангүй, эрс бүрдүүлэхгүй байх, хуралд оролцохгүй, оролцуулахгүй байх гэсэн хил ам дагуулan байж өнгөрлөө. Тухайлбал аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Монгол Ардын намын хорооны зүүн бүс хариуцсан эд дарга Баатар Зоригийг хүчээр хуралд оролцуулж, эрс бүрдүүлээч гэх шүүмжлэл гарч байсан юм а. Энэ асуудалд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Буруу Ганд хариулахдаа. Баатар Зориг төлөөлөгчийн хувьд манай аймгийн намын хорооны зүүн бүс хариуцсан дэд дарга аймгийн намын хорооны тэргүүлэгч хүн. Тийм учраас зүгээр дээшээ сая засаг даргын өрөөнд яах гэж орсон ихтер Баатар Зориг дарга бол би одоо намын сонгуульт ажилтны хувьд за өөрөөсөө одоо энэ 5 дугаар хуралдааныг үргэлжлүүлэх үүргийг аймгийн намын хорооны тэргүүлэгчээс манай намын бүлэгт өгсөн юм байна. Тэгээд би одоо сонгуульт ажилтны хувьд хамт одоо намын хорооны тогтоол гаргаж гарын үсэг сурсан хүний хувьд би энэ хуралдаанд орно гэдгээ албан ёсоор энэ хуралдаанд орохгүй байгаа одоо төлөөлөгчд би албан ёсоор хилчгээд орж ирье гэдэг байдлаар дээшээ засаг даргын өрөөнд орсон. За тэгээд зарим нэгэн одоо төлөөлөгчд бас яхаа ёс зүйгүй одоо хандаж Баатар Зоригийн төлөөлөгчийг одоо оруулахгүй барихгүй гэж гар хөлөөсөн чангаасан барьсан наадсан юм сая гарч ийн. Энэ бол үнэхээр болохгүй. Тэгээ Баатар Зориг төлөөлөгч бол өөрөө орж ирээд бүрэн эрхээ хэрэгжүүлээд сонгогдох эрхээ эдлээд ингээд аймгийн иргэдийн хурлын одоо төлөөлөгч даргыг огцруулах тухай тогтоолыг бид одоо батлахгүй гэдэг дээр одоо санал өгөөд ингээд явж байна. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай шинжилсэн найруулгын 23-ийн 8-д хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно. 23-ийн 9-д хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна гэж заасан байдаг байна. Үүнийг үндэслэн хуралдаанд оролцоогүй төлөөлөгчдийг эсрэг санал өгсөнд тооцож тогтоолын төслийг баталлаа. Дараагаар нь хурал даргалагч хурлын дарга Буруу Гандыг суудалд нь урьж хурлаа удирдан явуулахыг хүслээ. Улмаар хурал даргалагч жаргал сайхныг хурал даргалагчаас чөлөөлөх тогтоолын төслийг танилцуулж батлуулан төрийн дуулал эгшиглүүлж 5 дугаар хуралдааныг албан ёсоор өндөрлсөн юм а.
Эрх баригч намын эрх мэдэлтнүүд албан тушаалтнуудын үл ойлголцлыг өнөөдрийн хурлаас хойш цэглэх хэрэгтэйг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Хүрүүганд хэлсэн үгэндээ онцолж байна. Зүгээр нэг хэлж ярих биш, ажил хэрэг болгох нь юу юунаас чухал байгааг ойлгох хэрэгтэй юм. Ард түмэн үүнийг хүлээж байгааг бодох хэрэгтэй. Намын нэр албан даалгавраар нэр дэвшиж суудал авчихад дан ганц өөрийнхөө хэсэг бүлэг нөхдийн албан тушаал сандал ширээний төлөө биш, тойргийнхоо сонгогчид цаашлаад Ховд аймгийн нийт ард иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллах нь зүйтэй юм а. Хур тундас багтай нийт нутгаар гантаа байгаа энэ цаг үед улс төрийн хэрүүл тэмцэл хийх биш, өвөл хаврын бэлтгэлээ хангах, аймаг орон нутгийнхаа хөгжилд юу юунаас илүү анхаарч ажиллах нь чухал байгааг, ард иргэдээс илүүтэйгээр цаг хугацаа шаардаж шамдуулж байгааг иргэдийнхээ саналыг авч сонгогдсон эрхэм төлөөлөгчид орон нутгийн удирдлагууд мэдэрч ажиллах хэрэгтэй болж байна.